Сайн бацхан зохион бүтээгчтэй оройн төргийн эрхэм үзэгчтэй залуу зохион бүтээгч 2016 уралдааны 1-р шатны ээлжид шалруулалтыг өнөөдөр үзэгч та бүхэндээ хүргье. Тэгэхээр бидэнтэй хамтран энэ жил The Nature Conservancy мөн нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан хамтран ажиллаж байгаа юм. Одоо үзэгч та бүхэнд өөрийнхөө бүтээлийг танилцуулах гэж зохион бүтээгч маань хөдөө аж ахуйн сургуулиас оролцож байгаа юм байна. Зохион бүтээгч Хадбаатрыг тайснаа урьж байна. Намайг Жоо сайхны Хадбаатар гэдэг. Би хөдөө аж ахуйн сургуулийн цахилгаан хангамж электроникийн техникийн 4-р курсын аяатан. Би энэ удаад самар цайруулах зөөврийн машин зохион бүтээж авч байгаа. За тэгээд бүтээлэн бол шүүгч танилцуулалтад айлт болох. Энэ бол зөвхөн нэг самар цайруулдаг биш, үйлдвэрлэлийн процессын нэг одоо шат дамжлага гэдэг талаас нь тайлбарлах санаатай байгаа. 3 минут хугацаанд амжилт үзье. За энэ хажуу талаас нь харагдах байдал нь байгаа. За технологийн процесс нь яаж явах вэ гэхээр дээрээс нь энэ боргоцойг хийгээд боргоцоос нь бутлах бункер хэсэг байгаа. За энээсээ гарсан хэсгийг доош нь гаргаад нэг бол 2-р шүүрэн дээр ингээд шүүгээд энэ дээр нь болохоор том хог нь үлдэнэ. Энэний дараагаар 2-р шүүрэн дээр болохоор самар маань өөрөө үлдээд жижиг хог нь болохоор доош оочно. Доош унсан хогийг нь болохоор хөдөлгүүр дээр бол нэг доор эзлэх үүсэхгүй тул хажуу тийш нь конвейероор дамжуулаад ингэж одоо зайлуулж хаях процесстэй байгаа. Ажиллагааных нь процессын үед гэх юм бол хөдөлгүүрээс энэ болоор элемент дамжуулгаар дамжигдана. Энэ элемент дамжуулгаар дамжигдсаар доотлын конвейер ажиллана. Конвейероос хүч салаалаад эргэх бол мөн одоо энэ хоёр шигшүүрнийхээ голыг мөн ажилуулна. Шигшүүр маань болохоор тахир голын механизмаар ажиллахаар ингэж хийгдсэн байгаа. За энэ бол дээрээс нь харагдах байдал байгаа. За эдгээр хүчүүдийг нь хуваарлах, хурдны эргэлтийг нь хуваарлах намар бүгднийг ишкивнийхээ диаметрээр одоо тохируулж байгаа. За энэ болохоор нудрах механизмыг ашиглаж шигшүүрээ хийн. За энэ талаас нь эргэлт өгөнгөт энэ талд тахир голын залчмаар одоо эргээд энэ болохоор шигшүүр нэг талынх нь хоёр үзэгт байрлаж байна. Нөгөө дөрөв хоёр талынх нь болохоор ингэж орелкон дээр гүйж шигшигдэж байхаар нэгсэн байгаа. За маш их баярлалаа. Том хогоо хаашаа гарахаа тайлбарласангүй тий. Том хогнууд болохоор одоо энэ хоёр шигшүүр маань болохоор хоорондоо тодорхой хэмжээний бац нэг налуу үсгэж байгаа. Энэ налуу нь яг гэхээр хажуу тийш хоёр тал руугаа юугаа унгаж нэгд нь том хогных нь налуу нь болохоор жишээ нь одоо иймэрхүү байралтай байхад энэ тал руугаа том хогоо хайна. Тэгэнгүүт доотлын самар хэсгэж байгаа нь эсрэг чиглэлтэй налуу үсгэнэ. Энэ нь болохоор явсаар хоёр тал руугаа ингэж зүүлж хаяхаар тасч ирсэн байгаа. За хөдөө аж ахуйн сургуулийн багш Эрдэнэ сайхан өөрийн санаа болон зөвлөгөө өгнө. Хамгийн гол нь ингэж байгаа юм л та. Зөөврийн яагаад самар цайруулж бид нарт хэрэгтэй байгаа гэхээр механикийг мэднэ өстэй чи. Бид нар юм нэг 50 40 дэх орчмыг морин дээр авч очивол уулын орой дээр самраа түүж ирчээл хийж манилдал өөрснөө тэр шигшүүр аваа явдаг. Шигшчээд нөгөө цайруулсан самраа шуудаа тэгээд аваад ирдэг. Тэгэхээр чинийх болохоор уулын орой дээрээс бид нар ихэвчлэн зоон дээрээс самрыг дүүн тий. Заавал нэг 20 200 ортой төв газар бараажаа заавал цайруулах гэдэг юм л та. Тэгэхээр жоохон тэр уулан дээр байгаа байдлаар нь цайруулдаг байвал их зүгээр юм шиг санагдчих байна. Тэгээ сая шийдлийн шигшүүрийн хувьд роликон дээр гүүхийгээ бол заавал роликон дээр гүрэхгүй рам дээр нь бэхлээд мөч унжуулад сул зүгээр ингээд энаараа хөдөлдөг мөчтэй байж болно. Нэг тал тахиргоо шатуунтай байгаа юм чи нөгөөх нь сул ингээд гүүгээд авах юм бол ямар нэгэн илэгдэл эсэргүүцэл бий болно тийм ээ. Ингээд өргөө зүүчих юм бол шигшүүрүүд ерөнхийдөө ийм байдалтай байдаг шүү дээ. Нэг талаас нь хөдлөх чинь ингээд сул шигшээд байна. Тиймэрхүү байвал их боломжтой бас ажил хэмнэлсэл болов гэж бодож байна л да. Баярлалаа. Шүүгч цогж авахлан Цахилгаанаа яах вэ? Тэн дээрээс гаргах уу? Цахилгаанаа яа. Зөөврийн жижиг үүсгүүр ашиглаж байна. Наа чи буур утгагүй болж байна. Ингэжсэн дөр бол зүгээр дотоод шаталцах хөдөлгүүрийн голлыг нөгөө ирмэлүүгөө зоогоод ингэ явчих ямар нэгэн энерги алдагдах байхад амжихгүй амарх юм шүү. Тэгэхээр чи одоо чи хараа 80 кг жинтэй нэг цайруулагч тэгээ дээр нь дахиад нэг мотор те Honda ч юм уу юу ч байдгийн бас нэг 20 30 кг жинтэй юм жирж явах гэдэг шүү дээ. за ингээд бүтээн Моторныхоо шийдлүүднийг өөрчлөөд хийгэрээ заа юу. Тэгэхгүй бол яг энэгээр бол чи яг нөгөө нэг суурингалд өрөөгээд байна шүү дээ. хоёрын хоёрдугаар шатанд уулзгай. Самар авчин үз. За яг цайруулж үзсэн шүү. За амжилтсаа.